би танарт нөгөө паррынхаа үргэлжлэн ярьж өгнө. За тэгээд нөгөө 3 дугаар улирлын тайлбарын парт 3-ны юм байна шүү дээ. За Пэти муужгаа 2 гэдэг ангиуна. Тэгээ нэг удаа Пэти найзтайгаа хамт гэртээ байж ялаа. Тэгээ нөгөө муужгаа нэстэй гэртээ сахилга гутаад байлаа. Нөгөө нэг хин блэ? Тун билүү? Тун ч найзууд руугаа явна гэж байна. Тэгсэн чинь нөгөө муур чинь хамт нууцаар явах нэ. Тэгээд нөгөө нэг хаанаас нь чинь сүүлнээс нь чинь зүгдээд нөгөө муур чинь тунтай хамт хүрээд ирлээ. Нөгөө муур дагсныг тун мэдээгүй ч байлаа. Тэгтэл нөгөө муурн дагаад ирснийг одоо л тун мэджээ. Би нөгөө Пэтэтэй уулзмаар байсан гэсэн чинь нөгөө нэг гар нь урагчжээ. За тэгээд Пэти явж өгөөж ёстой романтик. Ёстой Пэтэтэй хамт амдурмаар байна гэж гуцаж байгаад дараа нь Пэтэтэй хамт амтэрнаа. Тэгээ нөгөө Эди параараа нөгөө чинь дахин нэг удаа нөгөө нэг цаасан шоу хийсгэж байна. Тэгтэл нөгөө нэг сахилгагүй сайтлах гэдэг нэртэй шиг нэр ингэсэл энэ нэг дээр сахилгагүй салхи гардаг байна. Тэгтэл нөгөө нэг Рупигийн малгай нь хийсэл явнаа. Тэгээ нөгөө дүүл чинь Рупигийн балгааг авах гээд ёстой явж өгнө. Руди нөгөө нэг хөл гараа сунгаад Эди гүрээр гаргана гэсэн чинь Эди айснаас олоо гарсангүй. Пупи том битэй байж ижил тэнцөрөө олоод яваад байна шүү. Тэгээ Эди Пупи хоёр яг хавцлаас оноод өөхнэ. Тэгтэл өнгөндөө хавцал биш яцхан газар байна. Нөгөө Эди чинь ёстой тэнгэрлэн өсөж өглөө. Нөгөө нэг хин Пупи тавьсан чинь тэнгэрлэн өсөж өглөө. Тэгээ нэг пар найз юм гэсэндээ бас сэтгэлдээ юм аа. Хамт нисэж өгнө. Тэгээ нөгөө гурав чинь нөгөө бүр дөрвөлтлээ хавцлаг гэж нэг хавцал шиг юмнаас бүгдээрээ цөмрөөд нисээд гараад ирнэ. Тэгтэл нөгөө малгайнд барагдлаа. Дахиад л малгайнд хийсчихлээ гэвч. Тэгээ нөгөө дараагийн анги нь Хэри нэг удаа дуулж байна. Пупитигээ хамт шүү дээ. Тэгээ нөгөө хоёр чинь улалала гэж дуулж байна. Тэгээ Пупи маань түр гарчаад ирээгээд гарж байна. Пупи ёстой яаралтай явчихна бүр халтарч унаад ч баг шиг. Тэгээ нөгөө Карампарароо хоёр ирээд Пупи хайцангийн асуусан чинь Пупи түр гарчаад ирээ гэсэн. За тэгээ нөгөө Пупи байхгүй гэдгийг сонсоод Пупи хайцсан гэсэн асуулт гарч ирнэ. Тэгээ нөгөө бүгдээрээ Пупиг хайхаар болно. Пупи тэгсэн чинь нөгөө загас бариад байж байна. Пупи загас урьжсэнийг мэдээд бүгдээрээ санаа намарцгаалаа. За тэгээ нөгөө нэг Хэри Пупи хоёр улалалалага дуулж хэлнэ. Бүгдээрээ тэрийг бүжиглээд бас дуулнаа. Нэг өдөр Рупи маань нөгөө нэг юу үлээ нэг юм бамбар шиг юмтайгаа яриад байна шүү. Бүр ягаад ч нэг нэлээ удаа ярина. За тэгээ тэрнийхэн бүр зургийг зурж яшнаа. Нөгөө Эди чинь тэн дээр хүрсэн чинь унцглаа. Рупи их л уурсан бололтой тэрийг коронд бургаж ихэд нагаа. За тэгээд тэр ч яг нөгөө Пэти нэг л сонирн байна шүү. Тэгээ нөгөө дүүл чинь нөгөө нэг чихмэл шиг юм булаацалж байгаа. Гар хөлийн салгаа хийчихлаа. Эди нилээ сайхан хурдан ойцсон чинь гар хөлийн солиод хайчихжээ. Гар хөлн солигдсон амтантай одоо яаж зурна гэж бодноо. Нөгөө дүлэн чигсэн их айцтай. Параараа бүр дахиж салгаж байгаад ойхоор шиднэ. Нөгөө Пупи тэгээд Параараа Каран Руди 3 тэр 3 маань тэр дөрүүлээ бүрийг яваад өгнө. Тэгтэл Эдиг нөгөө бамбарш нь болгочихноо. Тэгээ нөгөө Параар чин гэртээ очоод жинхэнэ тэр бамбаршийг нь хийж байна. Эди жинхэнэ бүх үргийг үржээ. За тэгээ нэг өглөө нөгөө нэг Хэри маань сэрнэ. Тэгээд Пупи маань унтдаг шиг унтаад л унтамгай Пупи жинхэнэ дээр нь орлоод хаяад Пупиг сэрэж орхиноо. За тэгээ нөгөө хоёр ч одоо хаашаа нөө Хэри дуулаад л байна. Хүн дуулж алга ташиж гэсэн чинь Пупи бүр жихэм сонсчихжээ. Хөөе гэж ойрлоод тэгээд л ялаа. Тэгээ нөгөө Хэри маань уурлаад ягаад ч юм нэг хаалган дээр нь бас нэг жижигхэн хаалга гарцсан Хэри яваад өглөө.
Тэгээ Хэри нэг гуниглжсэн сууж исэн чинь нөгөө нэг тунтун ирээд намайг хүмүүс дуунд минь дургу гэдсэн гээд тунтун сонссон чинь нэрэл дуун муухай байна. Тэгээ нөгөө дүүл чинь ёстой дуун гой мой гээд бүжиг хийж эхэллээ. Бас Хэри тэр хоёр их л сонин бүжиг. За нэг удаа тунтун маа нөгөө нэг ирвэ хэ шиг юм аль эсвэл зүгийг барих гээд явж гинэ. Тэгээ нөгөө Поророо Корон хоёр тэнд нь орж таарна. Нөгөө хоёр чинь шидэд дахиурууд нөгөө ханийн цаг тэгээд нөгөө муур хоёр чинь шидэд дахиуртай яриад байна. Нөгөө хоёр нь байна штэ. За энэ хоёрыг хорлол гээд гуцаж байна. Үнэхээр их гуцаж байна. Тэгтэл нөгөө муур чинь гачин гүстэй болгоод хажихлаа. Корон ууг нь хорлож ирснийг мэдэхгүй байсан ч хүмүүсээр тоглоом хийж шүү. Бүр Поророг нугасны хушуутай болгоод хажихлаа. Поророгийн хушуу нугасны болсон мэдээд уурлнаа. Тэгээ нөгөө нэг дахиур нь яриад байгааг анзаарнаа. Аль эсвэл ойрлоодж байгаа юм шиг. Нөгөө дахиурнаас нөгөө хоёр чинь их айжгсан. Дээрс нь Поророо бүр нөгөө хүүхдийн тоглоом болчихсон байна. Тэгээд гүри тунтун гэд ядл мэдээж нөгөө зөвөр болох аммаа боби биби шиг болчихсон байна. За нэг тийм бүрхэн байдалтай. Луби хамгийн мундган. За Луби биш. Луфи гэж. Тэгээ нэг удаа нөгөө нэг Корон машина эвдэлж ирсэн засаад өгөөч гэж гуйна. Тэгээ Поророо засж өгсөн биш. Тэр нь шууд дахиад л эвдэрч гинэ. Тэгээд Поророо ичээд хацарнуул байна. За нөгөө нэг Хэри маань бас гэрээ засуулж байна пүпигээр. Тэгээ нөгөө нэг манай машиныг засаад өгч гэсэн чинь би ус оож ирсэн байгаа юм бэ гэд Рупи тэгнэ. За бүгдээ Рупи дээр очиод нөгөө нэг пүбид бас Поророо жоохон атаархастай. Тэгээ нөгөө энэ машины засчих амар чадна гэхэд нөгөө Поророо вэштэй нэг эвдэрсэн цас засаадах гэдэг энэ Поророо атаарсандаа үрсэлтэй гэцээ. Тэгээ нөгөө нэг цагийг засах байтгаа бүр эвлээ хийнаа. За тэгээ нөгөө нэг Рупи ч ууралсан бадарсан гээд байна. За нөгөө Корон ч тэрийг нь харчаад инээж мэнэгээд. За нөгөө амар сайхан машиныг янзлаад өглөө. Тэгээд эцэст нэг юм пүби маань Коронны машиныг янзлсан боловч Рупигийн тэр нэг эвдэрсэн цаг нь илүү их эвдэрсэн билээ. Тэгээд ёстой Рупи уурлж Поророг зодондоо. Шүн чачралтай юм болцгоо. За шүн бүр хачирхалтай юм болдог. Тэгээ нөгөө нэг жижигхэн бамбуурш шиг юм аа надтай төр үлдээгэж гинэ. За тэгээд Рупи маань үүнийг зөвшөөрөөд Корон нэг өдөр тэр бамбуурштай хамт байхаар болно. Гэсэн чинь зүудэн дундан ч юм уу бодит амьдрал дээр ч юм уу нөгөө бамбууршийн сэрэнгүүтээ бүх моднуудын шинэ жилийн гоёлтой болгочихсон. Дээрээс нь өөрөө бүр амьлал гүйж шүү. Тэгээ нөгөө нэг чарган дээр суумуу гэд Корон чарган дээр суугаад юмнаа. Тэгээ нөгөө хоёр чи их хөгжилтнөө. Тэгжсэн чи нөгөө нэг бавганых нь малгай хийсэд юмнаа. Гэвч нөгөө хоёр бас л осолцсон юм. Гэтэл Корон зүүднээсээ сэрнэ. За тэр нь зүүд байж таарчаа гэсэн чинь нэрнгээсээ нөгөө нэг бамбууршин малгай алгаа. Өчтөр шин чаргаж уулгаж байгаа малгайг нь алдсан гэд ярина. Үннээ л ярьж байгаа юм. Тэгсэн чи Рупи яаж бамбуурш чаргаргуулах вэ гинэ. За тэгээд нөгөө нэг би малгайгаа алдсан үнэ. Тэр бол үнэ. Ягаад гэвэл би өчтөр Коронтой хамт явсан гэд гуцнаа. За тэгээд дараа нь үннийг мэддэг амар итэмтгий биш юм да тий. Тэгээ дараа нөгөө нэг Рупи маань нэг хоёр ширхэг талах үлдээгээд юмнаа. Тэгээ нэг талахын Корон нэг талахын Поророо. Мэдээж хэрэг. Нэг удаа Корон Поророо хоёр бас хөл бөмбөгийн талбай тоглож байна. Тэгээд Короныг нөгөө нэг Поророо хөл бөмбөгийн бөмбөгээр онцоод инээгээд шүү. Тэгээд Поророо бүр уурлаад босч ирээд бас л таталтах нэ. Тэгээд нөгөө Корон морч гэр дотроо нуугдаад боо юм болж л найзууд нь хурж илээ. Тэгсэн чинь нөгөө нэг тоглож исэн бөмбөг нь алга болсон гинэ. Нэрээ нөгөө хоёр чинь бөмбөг тоглож исэн штэ. За тэгээд нөгөө нэг Эди маа нэг хайгуул чинь тодруулдаг шил гарангуудаа бөмбөг олох гээд явж байна. Тэг баахан мөрдөг чи юм болоод гэдэг наа тэнгүүтээ нөгөө нэг
дурмуурнаар петиг хангуудаа пети дээр очоод гуцснаа баярлаа гэд тэгтэл нөгөө нэг эди маань тоглоомын холбооноос петигийн малгааны олиг нь олсон. Тэгээ нөгөө нэг петиг авсан байж магадгүйгээс сэтгэлж байлаа. Тэгсэн чинь пети би аваагүй штэ яасан масын гэсэн чинь үндэ би тэн тоглож байсан ба тэгэл яцсан масын гинэ. Тэгсэн чинь эди болохоор бас чи авсан байж магадгүй би та нарыг сэжигтэн бол та гинэ. Тэгээ нэг тэр нэг жижигхэн цонхоор бүр орчихсон байж шүү тэр бөмбөд. Өстө баярлаа энэ тэр гээл пүпи тэгсэн чинь нөгөө эди маа жаахан гутарна. За тэгсэн ч яах вэ? За тэгээ нэг өдөр эди маань мэдээч зохион бүтээгээл байж байна. Тэгээ нэг сэхлэггүй гачин мэлхий бүтээчээ тэр нь гэрээр нь дүүрэн яваад юустай үгэнд орохгүй гачин зэв мэлхий байна. Тэр мэлхий тэр хоёр түр унтраачаад байжсэн чинь бас корон поророо хоёроос болоо нөгөөх нь сэрээд корон поророо хоёрыг өдөж гарнаа. За өстө нөгөө хоёр чинь тэр гэрийг нь өстө нурааж өгнө. Тэгээд өстө байхгүй. Эдигийн гэр нурчихсан. Бараг дэлбэрчихсэн байна. Эцэст нэг юм эди орж исэн чинь гэрний атцын бидэд бас дээрсэн корон поророо хоёр ягаад ч юм нэг пороо нэг юм дээр суудсан байна. Харин тэн дотор нь нөгөө мэлхий чинь байгаа. Нөгөө мэлхий чинь үсрээд порорыг өссөн зүгээр байхгүй нэ. За нэг удаа корон поророг зурж ийна. Тэгснэ үгүй гэснэ. Мэдээч зургийн цаас байхгүй. Мангаар ханан дээр зурж ийна. Тэгээд нөгөө нэг поророо ирээд корон ханан дээр зурснаа баригдуулахгүйгээд зүгтчихлаа. За нөгөө корон ч нэлээ хурдан зүгтж байна. Тэгээд энэ юу юм уу ингээд Руди дэх хойгоор корон Рудигийн гэрийн хавцаа зүгтаацгаана. Тэгтэл Руди маань корон поророо хоёрыг явцсны хойно нөгөө нэг будгийг аваад ёстой будаж өгөндөө. За тэгсэн чинь би будаагүйгээд гуцаж яасан чинь Руди өөрийнхөө гэрийг будчихсан байна. Руди ёстой гэрээ будаж өгч шүү бүр пороргийн ам хавцааг нь будаад ичхнаа. Ёстой нөгөө нэг порор нь одоо миний л буруу юм да гэд тэгнэ. Ихснэ хэн чамайг буц чи чинь одоо яаж байгаа юм бэ гэсэн чинь тэгээд бүр будаад бүгдийг нь будаад хайнаа. Нилээ амар Руди бахан нь шүү дээ будаад хайдаг. За мэдээд од ширтээд сууж байна. Тэгтэл алтан гацсууд харавж байна. Биш алтан гац юу гэж харавж явах вэ? Зүгээр нэг од харавж байна. Од харавж байна. Тэгсэн чинь нөгөө гарууд харавсан од руу очлоо. Тэгсэн чинь короо бүр шүт босоод од дээр нь очиод ямар сайхан юм бэ гэл тэгэл короныг хайрцгийн дотор хийгээд удахаар болно. Тэгсэн чинь маргааш өглөө нь одоо гэрэлтгээ болчихжээ. Од нь үгчгсэн юм шиг ягаад ч юм нэг гэрэлтгээ болчихж нөгөө нэг өдөр нь эди пупи найзууд дээр очсон чинь од нь гэрэлтгээ болсон гүнгэсэн. За тэгээ нөгөө хэри мэри одоо яах вэ ийх үү ингийн тэгээд үгээд гуцнаа. Тэгсэн чинь нэг гоё санаа төрөөд тунтун дээр очиод асуухаар болно. Тэгээ нөгөө тунтун ёстой шүл найруулаад одоо явшуулсан шүү дээ. За тэгээд маань хоёр ирээд нөгөө нэг үгцэн шиг болсон одоо үзүүлээ. Тэгтэл тунтун нэг сайхан зүйл харагдсан шүү. Тэр нэг ингээд амар гоё зүйл сүүлийн нэг минутын турш танарт харуул. Гэсэн чинь юу вэ? Харанхуйд ингээд нөгөө нэг одны гэрэлтдэг гэж тунтун ярьсан байл да. Тэгээ нөгөө тэр одоо их чөлөөтэй болох гээд коромон тавьчихжээ. За тэгээд энэ хөө корон болон поророгийн одны адал явдал төгснө. Тэгээд бас манай 3 дугаар бүлгийн тайлбарын part 3 нь төгснө гэж. За тэгээд лайк болон супа дараарай. Дараагийн партийг одоо маргааш өглөө оруулъя да. Их идэвхтэй хүн байгаа би. За тэгээд баяртай.